За өнөөдөр чинь 2022 оны 12 дугаар сарын өнөөдөр чинь 24-ний өдрийн дашнын бажин юм давхсан үлдээтэй сайхан өдөр Батлан хамгаалах туслах нэмгийн хамт олон маань одоо ингэж шинжилгээ тэмдэглэж байна. За ингээд энд ингээд хөрөлдсөн ирсэн улсуудыг бодоход бид нар чинь бас дээр үед нь зарим нь одоо дадаад оны улсууд байж байгаа, зарим нь 80-аад оны улсууд байж байгаа, зарим нь 90-ад онд ажилд орсон улсууд байна. Бид нар ч одоо тэгээд цагийн ирэхээр бас нэг жаахан хөгшрөх маяг орсон байна. Ингээд одоо тэгтээ жаахан ингээд бас сайхан л байна л да. За ингээд энэ манай энэ үйл ажиллагаанд бол буудлын спортын одоо хоёр тамирчин маань одоо тэнд сууж байна. За энэ одоо манай морин спортыг одоо хариуцсан 10 өдөр сумын одоо даржаа гэж одоо хүн одоо байж байна. Мотор спортын одоо тамирчин Бачнуу маань бас гацигдал гарсан учраас ирж чадахгүй. Та нарт одоо ингээд мендиг одоо дэвшүүдэр гэж хэлсэн байгаа шүү. Бачнуу. Тийм гацигдал гарсан гэсэн ийм хэлсэн. Ингээд та нөхөд маань ирэх онд ажил хөдөлмөр өндөр эрүүл энх ертөнцийн наранд эвээгдэж 9 үеэр жаргаж байгаа холтгой. Ингээд хамт олон та нартай баярлалаа. Ингээд нэг олон жил уулзаагүй бас ингээд юугаар тэмдэглэж байгаа сэтгэл санааг өндөр байна. За ингээд та бүгд маань ингээд эрүүлийн гад жаргалтай сайн явахгүйе. Таны та бүгдийн маань гар утсын нэгдээд дүүрэн, ганган төрөвчн мөнгөөр дүүрэн, гар хадуун төрсөн хайраар дүүрэн, ганцхан амьдрахнаас чинь жаргалтай дүүрэн байх болтугай гэж томдгоо. Тэр батгаш. Анх одоо хуучин энэ одоо нэг харээд гэдэг нэг зоогийн газар байгаа. Тэрний ард нэг жижиг цагаан байшинд анх одоо Батлан хамгаалахын жолооны курс хичээлж эгэлжсэн түүхтэй 74 онд. За тэр үед жолооны багш. За тэр үед бол зөвхөн жолооны курс охин байгуулдаг байсан. За цаашдаа өргөжөөд 76 онд жолооны курс, тракторын курс, буудлагын курс, мотоспорт сэргэжүүлсэн олон төрөлт буюу одоо Барта замын уралдаан гэж хоёр төрөл хуваагдсан. За дараа нь юу байсан? Радист чимээний одоо курс хичээлжсэн. За 77 онд манай хөвсгөлэг анх эхэлж шөхөрчдийг бэлтгэсэн байгаа. Шөхөрчдийг одоо 19 хүн анх төгсөжсэн. Одоо би зураг авчрыг гэж болж байсан. Амжсангүй ер нь би нэг тийм цуглуулга хийгээд бас Батлан хамгаалахтай нэмэр болъё гэсэн бодолтой байгаа. За ингээд аймгийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөл сумдын нарийн бичгийн дарга энэ ажлыг хариуцж байсан. Сумдад улсыг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн салбар зөвлөл ажилладаг байсан. Маш олон сайхан их ажилсаг сайхан одоо ахмад маань одоо тэнгэр талсан байна. Тэрийг би нэг яриад яах вэ? За бид нар бол одоо манай Батлан хамгаалахын нөхдүүд энэ сайхан уламжлалыг гэрлэгээтэй сайхан авч яваад би бол баяртай байдаг. За энд хүрэлцэн ирсэн эрхэм одоо Батлан хамгаалахын ажилтнууд, багш нар, инженер техникийн ажилтнууд энд хүрэлцэн ирсэн одоо манай улсын авраг онцгожив. За одоо манай даржаа. За ингээд бусад нөхдүүд энэ одоо балжин нямтай энэ сайхан өдрийн мэндийг хүргэж та нартаа утуулдаа наслаж эрүүл аж аргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. За ингээд
Энэ ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Гиндэн багш таман дахин баяр хүргэе. За тэгээд одоо амьдралд нь аж жаргал хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөл хамгийн гол нь эрүүл байгаараа над шиг тамирчин байгаараа гэж хэлмээр байна. За би Гиндэн дармаатай Навтевр 24 дугаар бааз гэж байхад манай баазууд жолоочор ажиллаж ирсэн. Тэгээ жолоочор ажиллаад одоо 7305 гэсэн тийм 21 бортууд хэрэгтэй байсан. Тэгээ сүүлд нь баазад ажиллаж ягаад Улаанбаатар хот руу их сургууль явсан. Их сургуулиа төгсч ирээд эргээд хатгалын 24 дугаар баазад инженер хийж ирсэн. Тэгэл бидний цуг хамт ажиллаж ирсэн. Тэгээд намайг яг би бол яг манай хөвсгөлийн таних байх. Би Гиндэн дармаатай нэг дор олон жил ажиллаж байлаа. Тэгээ одоо энэ өнөөдрийн Ёолкны арга хэмжээнд намайг ирээрээ гэж урахаар би баярлалаа. Гиндэн дармаа бол ер нь сайн зохион байгуулагч л да. Манай баазын одоо юу 15 онд манай Навтеврийн 90 жилийн оолж манай баазын 45 жилийн болоход тэрийг мөн удирдан зохион байгуулж байсан. Өнгөрсөн жил ихэд л манай баазын Ахмад Тээвэрчд тэдний гэр бүл өр хүүхдүүдээс нэрж одоо зохион байгуулахад зөвхөн одоо энэ досоопыг биш. Досоп гэдэг л байсан л танахыг тийм. Танах бол одоо олон одоо энэ машин барьж байгаа жолооч нар ихэнх нь танахаар төгссөн баг. Нэг хэсэг тэгсэн. Танаач байсан аймагуудын төвч байсан. Би бол Улаанбаатар хотод тэр үед ч яг Навтеврийн техникум гэж анх байгуулагдаж байсан юм. Тэрний одоо ууган жолоочоор 1964 онд төгссөн. Тэрнээс хойш одоо өнөөдрийн хүртэл одоо Алтан шар замдаа өрөөлийн мушгаа тэгэл явж ил байна. Тэгээ та нарт одоо аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн хэрэг. За буудлын спортод анхан 76 онд эхэлж орсон. Тэгтээ энэ юунд орд тастан ямар юу да сайн цагаан барилга байсан. Тийм байрны. Тийм цагаан байрны ард талд. Гудамжинд буудлага хийжсэн. Хэдэн улс шавдсан ашааны царгаар улс шаваад татнацсан чинь тэгсэн нэг хүн буудуулж байна. 3 төгрөгөөр буудуулж явна гэсэн юм гээд. Тэгэхээр би 3 сум авч буудаж үзьегээд сая хат буудсан чинь 2 ууцсан чинь байны хийсээс илхэн утсан. Тэгсэн багшаад байгаа салчаад ирсэн. Тэгсэн чинь над төрж за сайн буудаарч 2-аар унтсан маш шүү. Тэгээ 3 дахь нь буудаад 9 уучжсэн. Тэгээд 29 онлог над 2 хил 60 мөнгөний сав болоод тэр орсон. Шагналд 2 сав хил завтай явж байсан. Анхавь тэгж спортын мэддэггүй байлаа л дээ. Буудлын спортын сарын ажлын үеэр явж байсан буудлага юм байна лээ. Тэгээд энэ үнд шавилж орж. Тэгээд сүүлд нь мэдээд дуулаад намайг дуудуулаад дараагаар зарлаад би мэдэхгүй байж тэр дософтор байдгийг мэдэхгүй тэгээд сүүлд нь явж очиж тэгээд мэддэг болоод тэгээд сүүлд нь сексэнд нь яваад тэндээ сосрогч сургалтын явуулдаг байсан. Хөнтө онтортой. Тэгээд тэнд нь бахан 2 цагаар эвтэндээ тэгж байгаа нэг хэдэн сум буудна. Тэгээд олигтой бууч чадахгүй 3 сум буудна тэрийг 30 чаддгүй. Тэгэхэд одоо соломгод нөгөө хүмүүс одоо байхгүй болчихлоо л да. Тэр сайн бодогч тэр 30 онцдаг. Би болохоор ондгүй. Биний найзтай бас цагдаад бас нэг найзтайгаа лалзиот гэдэг чинь. Тэгээ бид нар 28 29 л. Тий. 28 л. Тэгээд явдггүй. Батдаг. Үгүй хотдаг. Тиймэрхүү байдалтай байлаа. Би оюутан байж байхдаа багшийн сургуульд байж байхдаа бас тий багшийн сургуульд байж байхдаа юу буудлагаар хичээлдэг байсан. Тэгээ сургууль төгсөж ирээд энд бас нэг буудлагын клуб энтер хичээлдэг гэж нэхээ зэрэг өөрөө нэг сонирхдаг болохоор сонирхлоороо ирээд тэгээ тэр тийнд буудаад за сосрогчтойгоо дасгалжуулагчтайгаа тэгээд нэгт хамтарч ажиллаад бид нар хамтраад бас нэг хүүхдийн юу буудлагын хөөрхөн дугуйлан секц явуулаад хүүхдүүдийн сонирхлыг татаад ер нь буудлагад хүмүүс их сонирхолтой шүү дээ. Ихтэй эмэгтэй хүүхдүүд ч гэсэн ер нь их сонирхдаг байсан. Тий. Тэгээд одоо би бас нэг багшийн ажилтай
байдаг. Тэгэл юу хавар болохоо зэрэг нь бас юу тэмцээнд явна. Тэгнгээд манай шари өгч чинь бас хатуу хүн. За нөгөө дорж готуу чинь дуудаад дунлаа ш. Одоо юу яан гэх бол одоо чөлөө мөлөөл гэх байхтаа гээл. Тэгэл юу шари өгч маань чөлөө өгөөд тэгээд бид нар тэмцээний бэлтгэлд гаадаг байсан. Төөмөө өгчтэйгээ сосор дасгалжуулагчийнхаа хамтаар амгалан төөмөөгөө ер нь их тийм эвсэг хамтач сайхан хүмүүстэй ажиллаж байсан Мандагва гэд сайхан хүн байна. Бид нар Аранхан бүс энтерт явж байхад чинь ер нь юу төөмөөгөө бол их бүх юм ямар ч ажлыг жигд сайхан хийн. Тэгээд бид нарт их халамж анхаарал үзүүлнэ. Тий. Манай сосор дасгалжуулагч их айхтар хүн. Тий. Ер нь юмыг их горим журмын сахиулах гэж үзнэ. Тий. Тэгээд бид нар одоо нэг амралтанд юу төндийн амралтанд дээр бэлтгэл гарна. Бэлтгэл гарах чинь одоо бид нар юу хэвтүүлээд ерөөсө 2 цаг бүтэн хэвтүүлээд шумуул мумуул хазаад бид нар ч одоо би чинь нэг залуу энэ төр байсан болохоор бид нар чинь бас босчгүй хөх гээл одоо болохгүй мó гэх чинь ёстой яс юу цаг магийг бол яс барин штэ. Тий. Аюултай тийм горим журам бариулж тийм тэгээд бас ер нь амжилт гаргах тийм үндэс сөрийг бүрдүүлдэг байдэ. За миний хувьд бол яг хөө тэгээд ер нь юу улс аймгийн тэмцээнүүдэд мэдээ явж багаас шалгараад тэгээд улсын юунд очихоор зэрэг нэг медаль зэдад авч чаддгүй хүн байгаа. Тий. Тэгээд тэмцээнд 7 удаа явж исэн. Тэгээд одоо юу төөмөгөөгөө дуусахад одоо надад их анхаарал халамж үзүүлж ирсэн. Чи одоо хотод манай нөгөө ах дүү нар их байдаг болохоор би оронгуудаа ах дүүгийн дүүгээ явчихна. Чиний баймаа янз бүрийн юмыг юу наагаад бариад тавьчихсан шүү юмнуудыг чинь гээд би зүгээр нэг буудах юу та зөвлөлтөд дасгалжуулагч төөмөгөө энэ төр чи яста хамаг юм жин там бэлдээ тавьчихна. Тэгээд бид нар сайхан хамтарч ажилладаг байсан. Ингээд батлан хамгаалахад юу тийм батлан хамгаалах нийгэмдэг маш олон төрлөөр сайхан ажилладаг байсан. Одоо тэр мотоспортын залуучууд бол ер нь их юу сайн байсан тий. За ингээд тэгээд та нартаа намайг урьж оролцуулсан багч юу цөөхөн жил энэ спортоор хичээлжсэн ч гэсэн одоо бас мартаагүй намайг ураад хүндэтгсэнд баярлалаа, талархлаа. Та бүхний ажил үйлс өндөр байж, эрүүл аз жаргалтай сайн байгаарай гэж ерөөё. За би бол одоо энэ харуулах сумын хүн харуулах сумын өндөр настан за ахмадын дараа 10 жил хийгээд тийм ажилтай хөө. За би одоо энэ улс нийгэмд ажиллаж явах хугацаанд төрийн бус байгууллагын Хөвсгөл аймагт хамгийн анх удаа 1992 онд 93 он сумын уяачтай холбоо гэж байгуулад тэрний дараагаар одоо 15 жил ажилласан. За энэ хугацаанд одоо энэ манай аймагч одоо тийм аймагт уяачны холбоо болов гэж байхгүйсэн шүү дээ. Тэгээ байхгүй байхаар хаана байх вэ гэхээр энэ Батлан амгалахын харьяа туслах нийгэмдэгт одоо харьяалагддаг. Яднууд одоо энэтэй үргэлж ажил төрлөө уялдаа холбоотой байсан. За тэгэд 98 онд энэ аймагт уяачны холбоо анхан байгуулагдаад тэгээ Батлан амгалахын дэрэгт одоо 9 тэргүүлэгчтэй тэр уяачны холбооны тэргүүлэгч байсан. За энэ хугацаанд одоо энэ аймгийн Батлан хамгаалалтаа хамтарч энэ Хөвсгөл аймгийн уяачны холбоо үйл ажиллагааг одоо сайжруулах талаар биднүүд бас баггүй ажлыг зохион байгуулсан. Тэгээд гинтэн дарам одоо би түрүү одоо хингуй бас ярьлын авраг бас ярьж байна. Үнэхээр одоо энэ хүнийг удирдах зохион байгуулах арга барил сайтай, хүнтэй ажилдаг, 20 хүн чинь 20 ондоо ааштай, 20 ондоо авиртай. Тэгээд энийг бол одоо өөрөөдөө зохицуулж нарийн наадам одоо энэ хүмүүс одоо миний үеийн хүн юм байгаа юм. Бид нар ганц хоёрхан насны зөрөөтэй 70 гарцсан өнгө төрөнд ярьж өөрч байгаа нь баг одоо зарим усууч одоо ингээл бас яриа хөөрийг сонин шүү дээ. Одоо би Ахмад болцсон гээл одоо нэг яргунаал одоо тугуурч чадаал байдаг. Тийм байхгүй. Манай найз чи ерөөсөө төрөлхийн өөрийн байгаа аран шин энэ. За өнөөдрийн энэ үйл ажиллагаанд манай элсэн одоо Ахмад Тамирчид за тэгээд бас энэ
манай хамт ажиллаж байсан одоо Жолооны багшийн Гамболдын маань авгаа байгаль халтар багшийн маань бас авгаа ингээд энд хүрэлцэн идсэн байж байна. Ингээд би одоо эдэндээ бас ингэж хамт олонтой бид нэр сайхан наргиж ингэж явж байлаа. Манай халтар багш нь бол их дайггүй цагаан даач их том өгөн томтой ирнэ. Их том юм яриндаа халтарч байсан. Адаад үстэй ярина гэж халтар багш маань. Тэгээд их сайхан бас бид нар хамтарч их олон жил ажилласан халтар багш намайг дэмждэг. Визус халтартаа хоёлаа тэг гэмзэмгүй сайхан байлаа л да. За манай энэ Гамболд маань байгаль маань Гамболд багш маань авгаа. За энэ Гамболд маань их хөнгөн шуурхай юмд. Тэгээ хар хурдаар гүйж явдаг. Юм үүсгэхэд их сайн. Тэр нэг замын цагтаагийн нөгөө мэдний комисс янз бүрийн мэргэжил хамгийн түрүүл үүсгээд хоол ундаа хийгээ наан цан гээд ингээд явж идэг. Цог ингээд одоо үүсгээд ингээд явж явах чинь бас их даргын жадаж маягтай. Тэгээд машин дэшнаа цэвэрлэн хөнгөн шуурхай Гамболд маань бас гэлзуур нэм хүн байсан юм да. Тэгээд Гамболдог ингээд явж яхад тэр эдний байн дээр автобусны энэ жадаж чинь жоохоо юм. Тэгээд нэг кабин дээрс байн авч явдаг. Тийм хариугүй жижиг юм байсан ч одоо тэгсэн чинь том автобусны жадаж чадаад ингээд сайхан явж штэ. Тэр жижигхэн хүүхэд байхад нь тэр өөрөө авч яваа тэр жадаа модоо тэгээд хүн тээвэр мэвэрт ингэж сургаад тэгээд бас насны хоолыг одоо тухай бас бэлдэж ингэж л явж исэн байна. За ингээд дайрмаа бас энэ хэн байгальдаа ингээд хамт олонтойгоо хүрчээд ингэлээ гэж сайхан баярлж байна. Дахин ирж байгаарай. Ингээд та хоёртай их баярлалаа шүү. Ахмад Тамирчтай Даржаатай их баярлалаа. Амгалан та хоёртай их баярлалаа шүү. За ингээд та бүхэндээ зориулаад бас ингээд зэрэг уустай бас гойгоо сууч би ч гэсэн өөрөө бас зэрэг дууч хийх шууд байсан. Дөрөв туцаас их гой санагдлаа. Тэгээд хаалт дээр баярч гэсэн юм сайхан дөрөв барья. Манай хамт хараад хамт хордог хийстоо. Гинтэн дармаа багш маань дарга маань одоо багш гэж сурсан дарга маань одоо биднийг ингэж хамт олонны маань бүрдүүлж урд нь ажиллаж байсан хүмүүсийг авчирч ингэж түүх дурсгалаа ярьж байгаа их баяртай байна. Ингээ та бүхэнд эрүүл энг аз жаргал хямртай байхын үлзийтэй эрүүлийн өргөн дэвшүүлье. Ингээд би энэ байгууллагад 31 жил ажиллаж байна. 3 даргын нүүр үзсэн. Эхлээд гүнчиш маань одоо битээр нэг ангид байсан, дарга байсан. Тэгээд бас сайхан энэ байгууллагыг авч явж байсан. Тэгээ манай дарга бол ингэ гэлээс хуралд очиод ингээд сууж байхдаа хонь амалч гэдэг үс. Тэгээ хонь амалчаар хотынхан ирж авдаг юм л гэдэг. Тэр нэг онгойтой байлаа. Дараа нь одоо гинэ багш маань, гинтэн багш маань багш байжгаад дарга болсон. Тэгээд энэ биднийг сайхан удирдах авч явсан манай байгууллага тарган цатгалан байсан. Нягтлын нүртэр ийм тарган байсан. Тэгээ бид нэр одоо
жишээлбэл хар усны аршаанд явахдаа үхэр алж аваад явдаг байсан. Аршааны загсыг идэхийн хажуугаар үхрийн том үхэр алж аваад ингээд явна. Юма зогцуулж мэдэхгүй. Юм тий хоёр машинтай тийм. Тий. Тэгээд замдаа бид нэр шавар суучаад тэгээ яг бид нэр жаахан юм уусан. Юм хумаа идэж байгаа. Тэгээд би нэг байгаль бааранд байгаа бид нэг шүлэг өрчж өгчсэн тийм ээ. Тийм ээ. Дараагийн маань гинтэн дараагийнхаа дараа лавсрын дарга маань манай байгууллага удирдахжсэн. Одоо цэцгээ дарга маань байгаа. Тэгээ одоо ч би бас энэ байгууллагаас салаагүй ажил хийж явдаг. Энэ хамт олонний хүч хөдөлмөрөөр ингэж тижээгдэж цэцгэлж явдаг хүн юм байнамаа би. Тэгээд сүүлдээ яг би 16 онд нэг нурууны дараад одоо бас би жаахан тааруулаад 18 онд юу энэ шинэ өглөө гэж клубыг ахмадуудын клубыг байгуулсан. Тэндээ одоо тэр клуб ахмадуудтайгаа бүжиг танц хийж наргиц ингэж явж байгаад хөл дээрээ зогссон. Одоо манай гишүүн Даржаа байж байна. Манай Даримаа байж байна. Одоо Нямаа озер байна. Тэгээд эдгээр манай бас манай гишүүн байж байдаг. Тэгээд сайн бүхний эхлэлний шинэ өглөө байдаг бол сайхан бүхнээр үргэлжлүүлж бид бүхэн байх болно гэсэн лозунтойгоор бид нэр ажилладаг. Ингээд яг ахмадын ажлыг бас ингэж удирдах байгаа да. Бас холбогдуулаад генэ багштай алтан нас гэсэн одоо медалыг би зүүж өгөхөр атарсан юм аа. Ахмадын одоо медаль юм аа тэмдэг юм аа. Алтан нас гэдэг. 70-аас дээш насны улсууд өгдөг тийм ээ. Монгол улсын хэлээр зүтгэе. Монгол улсын ингээд та бүхэндээ өв дээдсийн ёсыг дагаж өрх гэрийнхээ үдийг татаж үлзээтэй хүүгийнхээ дуу сонсож наран хотолсон халуун голомтонд насан ингэчин жарахын үлзээ буян өрөөдийг дэвшүүлж байна. Ахмадын өдөр та нар минь ануухнаараа л байна шүү дээ. Үеийн та нар минь бахархмаар л байна шүү дээ. Ухаанд нь усраагүй тос буцалсан, урманд нь мод хуграагүй ган ширээсэн, ургаш тэмүүл сэтгэлд нь шудраг үнийг цэцэлсэн улаан залаат Монголын минь удам юм да та нар минь сэтгэлийн тэнхээ гэж дөрв дарсан ач шиг, итгэлийн хүч гэж Ирмэг хангал соёолын шиг насныхаа ирэн байр Ахмад гэж нэрлэгсэн ч наантаа сантаа яриул одоогийн залуусаас энтэй айдаа та нар минь алтан үеийнхэн юм шүү дээ. Ээдээ та нар минь илхэм нандин эрдэн юм шүү дээ. Өнөөгийн үеийнхэнд мартагдсан түүхийг та нар минь хуучлан ирээдүйн үеийнхэнд өвлөгдсөн уламжлалыг та нар минь өгүүлнэ. Жилээс жилд нэг л удаа уулзгааж үрчгрээгээ тэнилгдэг жижигэн ялхарсаар хүүхэд насандаа орчжээ. Айдаа та нар минь ануухнаараа л байна шүү дээ. Ариун цагаан буян хишгтэн ашиг мөнгө дэлгэрч байгаа. Ээдээ та нар минь идэрхнээрээ л байна шүү дээ. Ирч хүч та нарт минь хэврээ байж эрүүлэнг явахыг хүсэн яриа гэсэн одоо ийм шүлэг байгаа юм. Тэгээ би бас найдтай одоо миний энэ юу яа би өстрөөс нэг үд дундын алдсаагаа чи 91-г дамааг бас утсаар өрлөг өгсөн. Тэгээ одоо яарууд авчуу хэлээд би 3 цагт одоо хөргөчөнд байсан хөлдөө санхуу оруулаад 4 цаг ноцолж тэрийг гисгээгээд за тэгээ тэргээрээ би юу хийгээд одоо таавал болох үтгэрээ тэрийг хүртээрээ ингээд найзтай одоо энийг бас хадгалуулъя. За ингээд ийм гоё шүлэг өглөө шүү. Боён цавлгоноо бодхордуудаад бохын бүлгээс төмөлзүүл яваараа гэж дарж байгаа юу ч гэдэг. одоо 10-ийн одоо бирэнд нэг бүрхний мах үгүй. Агны мах шүү. Даржаман үуч. Миний болохоо дахиад яасан болно. Даржаман одоо ингээд 10 удаагийн бирээд бүрхний махаар ингээд бид хэдий байж байна. Энэ манадад одоо ингээд манай Батрамгаас юу байсан бэ? Манай спортын тэргүүл хийсэн байсан. Сайн тавьсан. Aydın doğdu çinimin halata Aydın oydun ana Albi sarılmış şiirime Albi kuşu olsana Tanrım
오간도 다시 봄수살이 당신부터도 오무시 생기치는 오크무랴 빙빙하야로 얼음 밑에 쇼보사 한국의 기회 오간도 다시 나 우리 좋더래 아이들도 지름인 바라다 알던 것 보이는 나라 아무리 서름없이 뒤에 알듯한데 모셔뒀잖아 아무리 기회 오간도 다시 하루의 기회 오간도 다시 За би 1993 онд Сэлэнг аймагаас шилжин ирж тус бодлогоо тусгалтын юмд одоо гинтэн дарамтархтаа цуг 93 оны 8 сард ажилд орж ирсэн юм аа. За энэс хойш одоо өдний үртээ одоо би 30 жилийн байгууллагт тасралтгүй ажиллаж байгаа. За энэ хугацаанд бид нар чинь тэр үед бол багш нар цөөхөн машин дрэл цөөхөн байсан. 4-5 багштай 4-5 машинтай байсан. Одоо бол одоо 20-од машинтай 20-од багштай одоо өнөр өдгөн одоо болж хөгжсөн байгаа. За би одоо энэ байгууллагт одоо Няруу тракторын багш, жолооны багш, дөрвийн багш гэдэг одоо янз янз ажлыг өдний хугацаанд хийж ирсэн. За мөн одоо мөрөн спортын дасгалжуулах багшаар ажиллаж байсан. Одоо энэ хугацаанд би бас 4-5 одоо тамирчныг спортын мастер цолны зэрэг болцоод хангуулсан. За ингээд одоо энэ дэрсэн хамт олонд одоо эрүүлэнх аз жаргал хамгийн сайн үгийн хүсэн нэрээ. 아이고 참 우후хд오네 아이고 잘 좋아 우후초가 산프로 윈선스가 가슴 잡고 사랑머리 호른도 нэгэн 모닝을 터서 사연 허리낀 못생 무슨 들군대gur 사드구이 두든 디모셀 머른 호택 떨어져 어둠 나들이 떨어져 자승을 휘도 선트로는 후크도 타들이 가진 질때 야른 우리친구이다. Энд дарамтаргын одоо захиалга маш хурдан эргэж хүн яаруулсараа бэлгэж байхгүй цаасан болж байхгүй ангамд дайж байгаа нэгэ төрөөд ирсэн. Арга орохдоо одоо дуулахаас амжилт таамраа хинжилдээр амжилт төтөлийн чинь хариуныг сонслоо. Агуу их хөдөлмөрлөж явсан үнэн түүхийг тань сонслоо. Ингээд хүүхдүүд та нартаа та бүдгийн сайн өсгөл хөдлийн өнгөнхөө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жигддийн жаргал сайхны хөгжим Хөвсгөл аймгийн эрчил төмсмийн уугуул Хөвсгөлийн анхны болор цомын эзэн Батрын мэгмөр жавын шүлэг ээжийн цэнхэр нутаг гэж та бүдгийн баярлалаа.
Таавал дотроо ээжигээ бодоод, эхнэрээ бодоод, охин хүүхдээ бодоод энэ дуу бүгдээрээ хамтран дуулж надтай суудал дээрээ бүжиглээрээ. За. Яа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан морин хуралдааны одоо 2 удаагийн тэргүүн байрыг чигнэлд жигшлийн жаргал сайхныхаа хөгжим ээжтэйгээ наслах сайхан гэсэн дуу бүгдээрээ дуулъя.
ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсгээрэж ирж буй 2023 онд амжилт хүлээн аз жаргалаар дүүрэн байхын үлзий тэрэлийг өргөн дэвшүүлье. Танга өгдийнхаа огн аман баярхан шамбасыг богдох гэж байна. Та бүгд маань ертөнцийн наранд дэгдэж 9 үеэрээ ярих болтугай гэж баярын шамбасыг бодож сайн зэрэг шамбасыг 5 шамбасыг бодно. Асар хамаагүй. Сайн Хэлбэ тавсаар юм. За ирж байгаа 2003 он та бүхэнд байна. Амжилт хүлээн аз хямраа хайрсан сайхан жил болохын өрөөлийг өргөн дэвшүүлье. За бүгдээрээ хоороор 우린 사랑 보여요 아무런 사랑 다외나 우리 옷선이 셔가요 옷을 뛰놀 가외나 상상들 дэлгэрч үндэс болгон чи наримчин байгаагүй. Баяртай миний хүүхдүүд. За би 1985 онд Сэлэнг аймгийн Алтан булгийн хөдөө аж ахуйн яригныг төгсөөд Тус Батлан хамгаалалтын юмдээ тракторын ондын болон жолоор тракторын курс хариуцсан багшаар анх ажилд орж исэн. Тэгээд тэнд 1992 он хүртэл тракторын багшаа хийгээд буудлагын дасгалжуулагчийг бас давхрын намын анхыг явсны дараагаар би шинэ буудлагын дасгалжуулагч бас төрөй хийжсэн юм байна. Тэгээ бас улс аймгаас авраг юм залуучууд нэлээд бэлдэж өөрөө би буудлагын спортын 2 дугаар хэрэгтэй ийм хүн байна. Тэгээ 1992 оноос хойш 2005 он хүртэл Батлан улсын нэгмээр авчаад оны багшаар ажиллаж байгаад 2005 онд ажлын шаардлагаар аймгийн засаг даргын хамгийн газарт жолооч болоод тэндээсээ хэлхүүд гарсан. Өнөөдөр энэ өндөр наснд тэгээ энэ Батлан улсын нэгмлэгтэй миний амьдрал салшгүй холбоотой. Би анх ерөөсөө ажил мэргэжлийнхээ гарааг энэ байгууллагаас эхэлж энэ байгууллагын хашаан дотор найр хурмаа хийж авгаа хөвгтөд болж манай авгаа өнөөдөр энэ Батлан хамгаалалт бас ажиллаж байна. Миний амьдралын гол юу бол энэ Батлан хамгаалах юм аа. Салшгүй холбоотой. За тэгээ энэ хамт олондоо өнөөдөр оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Урт удаанаас л цөмөрөө дахин олон уулзаж байхын өрөөл дэвшүүлээ. Хамгийн гол нь эрүүл байвал бид бүгд болно. Тэгээ ахмадуудаа урт удаанаас л бидэртэйгээ дахин уулзаж байх. Тэр намайг байх үед байсан зүг ажиллаж исэн сосургоотой би хальт ажиллаж үтсэн. Амгалан ахуйтай эрүүл нэлээд хамт ажилласан тийм ээ. Тэгэл намайг яхад зоргоо өгч байсан. Тэрнээс хойш тэгэл залуучууд манай шинжлэхдээ РК өгчтэй бол мөн чих олон жил зодоо хийсэн дээ. Баяр дээр уран бүтээлээр уулзч байгаа. Түүнээс их баяртай байна. Ингээд энд хүрэлцээрсэн их муудтай зориулаад ээжийн дүүний цамралгаа өргөн барья. Та бүхэн настай хамтран дуулаарай.
та нартаа маш их баярлж байгаа. Тэгээд та бүхэндээ ажиргал ажилд нь өндөр амжилтыг хүсье. Тэгээд Ослого манлаа жолоочдыг өргөж дөрвүүлж явах болтугай гэж бас. Ерөөё тэгээд би ээжийнхээ хайраад өгөрмөр гэж бодлоо.